Монгол улс 2017 оны эхний улиралд 580 сая долларын өрийг төлнө. Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагт дарамтгүйгээр, ачааллыг нь ард түмэнд үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон байгаа. Хугацаанд төлнө гэдгийг ерөнхий сайд мөн өнгөрсөн 7 хоногт мэдээлэлд онцолсон. Хөгжлийн банк тойрсон ээлж дүүлээнүүд ч он дамнан яригадаад байгаа юм. Санхүүгийн ихээхэн зөрчлүүд нь илрээд байгаа хөгжлийн банк цаашдаа улс төрөөс хараат бус ил тод ажиллаж чадах хэсгээс Монгол улсын хөгжлийг тодорхойлох томоохон төслүүдийн хувь заяаж хамаарах болчиход байгаа юм. Тэгвэл хөгжлийн банкны шинэ гүйцэтгэх захирал ямар байр суурьтай байгааг юу хийхээр төлөвлөснийг таймчийн хөтөлбөртөө бид тодрууллаа. Нийтлэлч жаргал сайхан улс төрчдийн КАС нэртэй шинэхэн нийтлэлдээ хөгжлийн банкны нийт зээлийн эргэн төлөлт нь 7% байна. 70% нь чанаргуутсан зээлийг төсөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр эргүүлэн төлөх болсныг онцлон дурдсан байна. Бид ер нь юун дээр алдчих вэ гэдэг дээр та ажлаа шинэ авсан хүний хувьд мэдээж таны өөрийн алдаа биш ч гэсэн энэ хөгжлийн банк гэдэг байгууллагыг цааш нь удирдах явах гэж байгаа хүний хувьд ямар дүгнэлттэй сууж байна? За өнгөрсөн үүсгэн байгуулсан 5 жилийн хугацаанд болсон үйл явдлыг дүгнээд үзэх юм бол 2-3 нийтлэг дүгнэлт хийж болж байна. За энд бол нэгдүгээрт томоохон хэмжээний төсөл хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэхэд төслийн хэрэгжүүлэлт зохион байгуулалт санхүүжилэгч бүрэн бэлэн биш байсан. Хоёрдугаарт энэ төсөл хэрэгжүүлэх явц маань өөрөө ил тод биш байсан. Гуравдугаарт сахилга хариуцлага ялтын тогтолцоос бол байсан. Ийм 3 дүгнэлтийг хийж болж байна. За цааш хийх юм бол одоо энэ дүгнэлтүүдээр үндэслээд шинээр явах төсөл маань өөрөө эдийн засгийн урагштай байх хэвээр. Төс хэрэгжиж байгаа явц маань өөрөө ил тод байх хэвээр. Хамгийн гол эдгээр төслүүд нь өөр үр дүнтэй байх хэвээр гэдэгтэр бид нар байгууллагын хувьд дүгнэлт хийгээд цаашдаа ойрын жилүүд хийх арга хэмжээндээр энэ бүх дутагдлуудаа дахиж гаргахгүй байх үднээс ажиллаж байгаа. Ялангуяа эдийн засгийн хямралтай ийм үед Монгол улсад долларын их өсвөр гаднаас олж ирэх чухал шаардлагатай байгаа энэ үед за өмнөх зээлүүд тийм эрсдэлтэй ч юм уу эргэн төлөгдөж чадахгүй ч юм уу ийм байдал байгаа гэвэл гадны хөрөнгө оруулагчид Монголыг сонирхоход хэцүү баха. Тэгэхээр одоо яг саяхан улсын хурлын нэг тогтоолын төсөл батлагдсан. Энэ маань энэ боломжийг нээж өгөх гарц гэж харж болох уу? Болно. Монгол улсын засгийн газар болон засгийн газрын баталгаатай гаргасан хамгийн анхны үндсээс бол 2012 онд гаргасан засгийн газрын баталгаатай хөгжлийн банкны евро бондын төлбөр байсан. Их өсвөр байсан. За энэ их өсрийг эргэн төлөх хугацаа бол одоо 3 сарын 21-нд болж байгаа. За өнгөрсөн оны эцэст улсын их хурлаас баталгаж өгсөн тогтоолын дагуу хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний үр дүнд хөгжлийн банкны баланс, санхүүгийн үзүүлэлтүүд, эргэн төлөх чадвар эрс нэмэгдэж байгаа. Энэ хэмжээгээр бид нар гадна төлөх төлбөрөө хугацаанд төлж чадсанаар дараагийн хөрөнгө оруулалтууд, дараагийн худалдаанууд, төслийн санхүүжилтүүд асуудалгүй явах болцоотой гэдэгт бид нар бүрэн итгэлтэй байна. Эрсдэлтэй хамгийн гол төслүүд нь төсвөөс санхүүжих ёстой төслүүд тийм үү? Санхүүжилтанд төсвөөс эргэн төлөгдөх ёстой төслүүд. Тэгэхээр бараг Чингис бонд тэр чигээрээ замын төслүүд рүү орсон. Тэр нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нь хүлээлттэй байгаа энэ үед тэр тогтоолын төслүүд та сая баланс шилжүүлнэ гэж ярьлаа шүү дээ, тийм. Энэ маань яг ямар процесс явагдсан бэ? Улсын төсвөөс эргэн төлөлт нөхцөлбөрийг болгосон зээлүүд байгаа. За зээлийн эргэн төлөлтийн хугацааг нь нийтдээ 4 хүртэл хугацаагаар дахин сонгосон. Өөрөөр эргэн төлөлтийнхаа хугацаа график хоош нь тавьсаар гад манай зээлийн талаас илүү хувийг нь эзэлж байгаа энэ зээл бол өөрөө эргээд улсын төсвөөр очиж байгаа. Тэгэхээр энэ зээлүүд бол нэгдүгээрт бол хаагдана, бүрэн утгаараа хаагдана гэсэн үг бол биш. Засгийн газар бол энэ олгосон 386 төсөл арга хэмжээний болгоныхоо дүнг салбарын нэр бүхий 5 яам байгаа. 5 яам ба өөрөө төсөл арга хэмжээ болгоноор үзээд үр дүнг нь үзээд төсөвт өртгөн за анх ямар байсан, ямар болсон, ямар үр дүнтэй болсон гэдэг дээр дүгнэлт өгöd тэгээд төсөл нэг болгон дээр авах арга хэмжээгээ засгийн газрынхаа төвшөнд өөрөө шийдэж явах болцоотой болж байгаа. Он гарангуут хөгжлийн банкны 580 сая долларын эргэн төлөлтийг хийх гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр бас одоо яг хүндрэл гарах уу гэдэг дээр л иргэд асуугаад байгаа. Сая улсын хурлын баталсан тогтоолын төсөл арай энийг шийдэхэд эерэг болгож байгаа дүр зураг харагдаж байна. Ер нь бол би 580 сая доллар бол 3 сарын 21-нд дуусах байгаа. Үүнээс гаднаас нэлээд олон сая долларын төлбөрүүд бий. Гэхдээ ямар асуудал байсан гэхээр энэ төлбөрүүд хугацаанаас өмнө дуудагдаад хугацаанаас дуудагдаснаар дахиад засгийн газрын бус их өсрүүд хугацаанаас өмнө дуудагдах үүгээр дамжаад богино хугацааны төлбөрийн баланс, санхүүгийн нөхцөл байдалд илүү хүндрэл үүсгэх тийм. Тэр эрсдлийг бол оны өмнө гаргасан их хурлын тогтоолоор хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар богино хугацааны
эрсдлийг бол хааж чадсан. За 3 сарын 21-нд бонд төлнө. Бонд төлөх бол 300 хөлбөр бий. За энэ хөлбруудаас бид нар бүх хөлбрөөр нь ажиллаж байгаа. За бонд бол иргэн төлөгдөн энэ дээр бол асуудал байхгүй. Гэхдээ түрүүний хэлсэн хөлбруудаас аль хөлбөр нь Монгол улсын эдийн засагт эрсдэл багтай, ачаал багтай шийдэх болцсон тэргээр нь бид нар хийгээд явна. Цаашдаа улсын төсвөөс тодорхой их үүсэн шийдэгдсэн төслүүд дээр дамжуулан зээл хэлбэрээр хамтран ажиллах болцоо байж болно. Гэхдээ хөгжлийн банкны гол ажил бол хэлсэн томоохон төслөөр хэмжээүүдийг хэрэгжүүлэх дээр төлхөө ажиллана. За 16 төсөл 1.7 их нийт төгрөг олгогдсон байгаа. 1.7 их нийт төгрөгийн төслүүд нь маань өөрөө за алдаатай тез хийсэн эсвэл хэтрүүл зах зээлийн үнэлсэн асуудалтай төслүүд бол бий. Гэхдээ асуудалтай байлаа гэд энэ төслүүдийг бүгдээр ингээд цааш нь яавал эдийн засгийн утгаар нь эргэлтэнд оруулах уу? За яавал үр дүнгийн эдийн засагт мэдрүүлэх үү? За яаж энэ зээл төлөх үү гэдгээр манайх тусгай 2-3 нэгж гаргаад ажиллаж байгаа. За энэ дээр бол тусгай активын нэгж бол байна. За энэ зээлүүдээс үнэхээр эрсдэлтэй хууль хяналтын байгууллагаар явах зээлүүдийг бол бид нар тусгай активын нэгжээр дамжуулаад хууль хяналтын байгууллагаар дамжуулаад шийдүүлнэ. За тодорхой хэмжээнд одоо бий болоход бараг бэлэн болчихсон ерөөстэй шүүн гүйцэтгэлтэй гэхдээ гацсан байгаа төслүүдийг нэгдүгээр техникийн ээлжинд ашиглалтанд оруулна. Ашиглалтанд оруулсны дараа эдгээр төслийг хэрхэн үр ашигтай явуулах уу гэдгийг бид нар дараагийн хэрэгжүүлэх томоохон төслүүдтэйгээ уялдаатай байдлаар шийднэ. Ер нь яг манайх шиг хөгжлийнхаа том төслүүдийг арилжааны банкнд санхүүжүүлж чаддгүй. Ийм улсад бол хөгжлийн банк заашгүй хэрэгтэй. Гэтэл нөгөө талаасаа энэ банк нь өөрөө хараат бус. Тэгээ үйл ажиллагаа нь ил тод ийм байж чадахгүй байгаагаасаа үүдээ цаавал эхний удаад бол нэлээд бүдэрсэн байдалтай харагдчихлаа штэ бид нар гадаад хөрөнгө оруулагчдад. Улсын хурлд жавхлан тэргүүтэй гишүүд хөгжлийн банкны тухай хуулийн төслийг өргөн барьсан л та. Яг энэ хуулийн төсөлд энэ миний дурдаад байгаа ил тод байх, хариуцлагатай байх, хараат бус байх зүйл залтууд тусагдсан байна. За улсын төсвөр хийгдэх хүндрэлтэй арилжааны банкны систем бүрэн хөгжиж чадаагүй улсад хөгжлийн банк өөрийнхөө тогтолцоогоор дамжуулаад томоохон хэмжээний хөтөлбөр төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж чадсны үр дүнд эдийн засаг хөгжлийнхаа шин шатанд гарах болцоотой байдаг. Гэхдээ энэ процесс маань өөрөө хувьцаа эзэмших буюу засгийн газар дээрээс нь хөрөнгө оруулагчд болон за санхүүжүүлэгч байгууллагууд бүгдэнд нь ил тод нээлттэй тэг хариуцлагатай байх тогтолцоо нь өөрөө ойлгомжтой харагдаж байж энэ урт хугацаанд оршин тогтнох суур үндэс нь болдог. За манай өнгөрсөн 5 жилийн хугацаанд харахад алдсан зүйлүүд бол бий. За энэ алдсан зүйлүүдийг бол засгаар нэр бүхий улсын их хурлын гишүүдийн өргөн барьсан хөгжлийн банкны тухай хуулийн шинжилсэн найруулга дээр за өнгөрсөн 5 жилийн хугацаанд гарсан алдаа тогтолцоолууд ер нь бол ихэнх нь шийдэгдэж байгаа гэж ойлгож байгаа. За энэ хуулийн анхны төсөл дээр бол тэгж орсон юмнууд байна. Эцэслэн батлагдахтаа энэ хэмжээгээр энэ агуулгаар батлагдах чадвал бид нар өнгөрсөн хугацаанд гарсан алдаа тогтолцоод автахгүй байх болцоотой болно гэж бид нар харж байгаа. Үндсэндээ энэ тогтолцоо маань түрүүний хэлээд байгаа хүмүүсийн санаа зовоод байгаа асуудлуудыг ямар хэмжээгээр шийдэж чадж вэ гэдэгт нэгдүгээр хуулийн орчин маань өөрөө тодорхой байгаад за энэ хуулийн орчинд хөгжлийн банкны өөрийн үйл ажиллагаа ил тод байж хөрөнгө оруулагчд болон олон нийтийн хараа хяналттай байж за энийгээ бол бид нар олон хүнд байнга тайлгнаж чадсанаар энэ институтс өөрт нь итгэх энэ олон түмний болон энэ хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмшигчдийн өөрийнх нь итгэл нэмэгдэж тэр хэмжээгээр Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон арга хэмжээнд үр дүнтэй тэр үр дүнгийн хүмүүс тухайн цаг үеэрдээ шалгаад тэгээд тэнд итгэл үнэмшил төрснөөр бид нар урт хугацааныхаа хөгжлийн найдвартай суурийг тавихад дэмжлэг үзүүлж чадна гэж бодож байгаа. Тэгэхээр хамгийн гол нь хөгжлийн банкны тэр их хэмжээний зөрчлийг илрүүлээд тэгээд муу мэдээлэл бас нэлээд цацагдсан. Яг энэ үед хөрөнгө оруулагчдын итгэл ямар вэ гэдгийг би асуумаар байна. Яа тэгэхээр энэ маань цаашаа хөгжлийн банк цаашдаа яаж гаднаад их усрээс мөнгө татах вэ гэдэг тэр маш чухал нэг юм огцоо болчиход байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтын итгэл үндсэндээ хоёр юм дээр л байгаа. Нэгдүгээрт та бүхэн төслөө оновчтой сонгоод амжилттай хэрэгжүүлж чадсан уу? Энэ хэмжээгээр ашиг орлого шин нэмэгдсэн үү? Гуравдугаарт үүнийг танай банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ нэмэгдэж гэнэ гэдэг асуудал байсан. Тэгэхээр цаг хугацаанд ашиглалтанд ороогүй эсвэл чанаргүй болсон зээлүүдийг дагаад нэгдүгээр чанаргүй зээл санхүүгийн харьцаа үзүүлэлт муудаж байгаа. За үүнийг дагаад хоримтлагсаа алдагдлаа ихсхийн хэрээр өөрийн хөрөнгийн хүрэлцээ унж байгаа. Тэгэхээр бид нар өнгөрсөн онд авсан арга хэмжээний үр дүнд мэдээж асуудал хоёр ялгаж байгаа. За энэ хуулийн хяналтын байгууллагаар явах асуудлууд нэг тусдаа цаашдаа аль төслүүд нь өөрөө явах вэ гэдгийг гаргаад энэ төслүүдийг авч явахад засгаас ямар дэмжлэг өгнө гэдэг нь болохоор түрүүний улсын суурь шилжүүлсэн зээлүүдийн оронд бид нар тодорхой хэмжээгээр дөрвөөсөө нэмэгдүүлж байгаа. Энэ үзүүлэлтэд хөрөнгө оруулагчид зөв тайлбарлаад өгөх юм бол
манай банкнд итгэх хөрөнгө оруулагчид итгэл за эргэлзээд байсан олон асуултууд бол хариулттай болж эхэлж байгаа болно. За энийгээ дагаад одоо хөрөнгө оруулагч итгэл ямар байгаа гэдэг нь юун дээр илэрхийлэхээр за Монгол улсын засгийн газрын болон манай банкны гаргасан үнд цааснуудын хоёр дахь зах зээлээр арилжиж байгаа арилжаа түүний үнэлгээ ямар байна гэдгээр бол шууд мэдрэгдэж байгаа. Үүн ямар вэ? Энэ арилжааны өгөөж ямар байхаас шалтгаалаад дараагийн шинээр гаргах бондын өөрийнх нь хүү тодорхойлогдно. За нэг үе одоо манай Монгол улсын засгийн газрын болон хөгжлийн банкны гаргасан бондуудын өгөөж бол дээшээ хоёр дахь зах зээл дээр 14.5 хүртэл урч исэн үе бий. Гэхдээ энийг бол өнгөрсөн хэдэн сарын хугацаанд за сангийн яам Монгол банкны зүгээс хөгжлийн банктай хамтраад ажлын хэсэг гараад тодорхой асуудлууд дээр хөрөнгө оруулагчид идэвхтэй ажилласны үр дүнд за энийг бид нар үе шаттайгаар бууруулж чадж байгаа. За 2017 оны эхний үйлрэл бид нар дараагийн санхүүжилтөд босохдоо за мэдээж нэг оронтой тоонд байна ойлгомжтой. Гэхдээ энэ санхүүжилтийн хүү маань өөрөө одоо өнөөгийн байдлаар бол 8 орчим байна. Энийг бид нар 7% руу оруулж чадчихвэл за өнөөгийн байгаа эдийн засгийн дээрэн зээлш зэрэглэлийн нөхцөл бид нар бол тодорхой амжилттай ажилласан гэж дүгэж болохоор байна. За баярлалаа. Сондөрлөө. Үзэгчдээ бид хөгжлийн банк тойрсон асуудлуудаар томох хэмжээний санхүүгийн зөрчил илэрсний дараа энэхүү алдааг яаж засах вэ? За түнчлэн цаашдаа ер нь хөгжлийн банк гэдэг институт яаж ажиллах вэ гэдэг дээр тус банкны гүйцэтгэх захирал Батбаяртай 7 хоног томчийн хөтөлбөрт анх удаа түүний тайлбарыг сонслоо. Анхаарал үзсэнд баярлалаа.